Таны богино амралтанд зориулж утга уран зохиолын яруу ихшгээр аялуулъя. Та унших хэрэггүй, зүгээр л сонсоорой. Цай уух зур радио нэвтрүүлэг. Сайн бацхан өрхөмдөд сонсогчдоо та бүхэндээ өдрийн мэндийг хүргэе. Их Монгол радио цай уух зур утга уран зохиолын цаг нэвтрүүлгээ та бүхний өдийн цайны хачир болон хүргэдэг байгаа. Ингээд энэ удаагийн нэвтрүүлгээрээ бид зохиолч Сэрчин Өвгтэй үүр цайхын их хүн бодит амьдралаас сэтгүүлсэн хайрын туучийг цувралаар хүргэж байгаа. Энэ удаагийн хүү цувралын 38, 39 дугаар хэсгийг та бүхэндээ эфирээс шууд хүргэх болно. Хамтдаа байгаарай. Их хүн бодит амьдралаас сэтгүүлсэн хайрын тууч 38 дугаар хэсэг. Хадам аав нь гэрийн мод бэлтгэхээр явсан тухай хадам ах нь ирж ярихад бэр зочирдож. Гэнэт ягаад ямар хол явчихав вэ? Гүй ядаж олигтойхон цай чанаж өгөөд гаргах байсан юм шүү дээ. Ийм хол явж байж цай зүгүү гараад цамтаа ядрах вий дээ гэж санаан зовд суухад бүдүүн буравга нулимс дослуулж цагийн сайхан дээр хүн шиг ирэх хүн байчлаа. Одоо чи ялгүй юмд бохимдан бас намайг ч чамгүй ивдээд авчээ. Хорвоогийн төмөн явдал хүмүүн бидний амьдралыг хайрлахгүй илээдэг тавилантай ч юм уу да. Хүмүүс бидэл нэг нэ хайрлахгүй бол тэр чигтээ цадсан шагаа шиг амьдрал талаар нэг байх нь ойлгомжтой гэж мөнхөг ухаанда их л цэцэн сэлмэг юм бодож суулаа. Хүүгээ эрдэмж шандуулж өөр шигэ малын зах дагдаг биш хотын хүн болгож багш болгох юмсан. Түмэн амтны үр садад эрдэм боловсрал түгээсэн буянтай хүн болоосон. Тооны ухаан, хим физикийн шинжлэх ухаан гэж мундаг юм байдаг гэсэн. Түүнийг түшиглэн онгоц машин, бүхий л техникүүд тэр бүхий л дуу дүрс хүртэл гаргаж болдог гэх чинь үлээ. Лавл тийм сайхан эрдмийг сурсан хүн манай лам аавын хилээд байдаг шиг ичидийг хүртээх байхаа. Ингэж болцсон бэр хүүгийнхээ толгойг илэнгээ гидсээ дарж үзээд миний хүүгийн дүүн удахгүй гарлаа. Одоо хагасаар болох л байх. Гэхэд хүүн ээжээ би эмч болно. Лам аав намайг эмч болж олон хүн идгээгээрэй гэсэн. Гэхэд ээж нь хэсэг зур бодол хийлд сууснаа. Миний хөө эмч хүн цөөхөн хүн эмчлэн. Эм хийдэг хүн мянган хүнийг идгэн. Тэгвэл аль нь дээр байна да? Гэж асуухад хүү алаг нүдээ эргэлдүүлж хэсэг бодож байгаа бололтоо чимээгүй сууж байснаа асуултыг мартсан уу яасан. Ичээ би одоо ийм настай тийм ээ гээд гурван хурууга гоцоолгоход миний хөө хуулийн насаар бол 3, эхийн насаар бол 4 хүрч байна да. Гэхдээ эхийн насаар гэж юу гэж байгаа юм бэ гэж шулганан асуухад чиний гидсэнд 10 сар тээгдэж яваа төрсөн. Түүнийг нэг нас гэж тоолдгийг. Харин хуулийн нас гэдэг нь чамайг хүн болж хорвоо дээр мэндэлсэн цагаас ч нэхлэн тоолж эхэлдэг. Ийм л зөрүү ялгаатай. Ойлгоо миний хөө гэж тайлбарлахад хүү ойлгосон шинжгүй нүд нь ийш тийш гүйж эргэлдснээ ээжийнхээ мөмийг барьж эрхэллээ. Ийхүү зугаатан аргагүй хүүтэйгээ ярилцаж суутал гэнэт биеийн сонин оргиж гармаар санагдахад гадаа гарлаа. Урд уулын ингэрлүү явмаар ч юм шиг болохоор нь торгон хэрийгээ авчран имэйллээд яваад өглөө. Нэг мэдхэд бэр уулын дунд морио хөдөлчихсөн сэтгэл нь ихэд хямран. Заримдаа гой хөгжилтэй ч юм шиг болон янз янзаар хувирч юу хийж байгаагаа үл мэдэн амандаа орсон дуугаа аялан морио хөдлөөд алхасаар л байлаа. Орой нар хивээж хадны сүдэрт уртсан ирэх алдад
Мориноосоо холдмоор санагдан нэгэн шовгор чулуунаас морио бөхлөн уяад ойрмогхон харагдах гоёмсог хадыг даван цаад ингэрт нь очиж мориноосоо нуугдан суухад саяла санаа намарч гүнзгий амцгаа аван тайвшрав. Хүн гэдэг байгалийн амьтан. Тэр тусмаа анхны гал гаргаж махаа болгож иддэг болсноос хойш уураг тархин илт хөгжин болдог хийгээд болохгүй зүйлийг ялгаж таньж мэддэг. Ялгаж таньж мэдэж эхэлсэн хэдий ч одоо хүртэл нуугдмал байгалийн зан төрх нь үе үе илэрсээр л байдаг. Ийм учраас төрөх төгсөн мал шилэрдэг. Ялангуяа үнэ, хонь, ямаа, инг гээд бүхий л амьтад өрөөдмаа бусдаас харамлах, эрүүл саруул төрүүлж бойжуулах зан шанар нь яг төрөх төхөх үед улам хурцаар илэрч нуугдмал газрыг их хүний зөнгөөр хайж эхэлдэг байна. Ийм зүйл өөрийн мэдлгүй автаж байгаагаа сайн ойлгож амжаагүй. Гэнэт өөрийг нь өөр нэгэн хүчин удирдан шал өөр зүйл хийлгээд байгааг хөөрхий бэр яахан мэдэх вүлээ. Монголчууд ийм учраас төрөх төгсөн бүсгүй хүнийг байнга хараа хяналтанд байлгаж их баригч ээж хүнд даатхан гэртээ байлгадаг нь уламжлал болсон шахуу зүйл. Гэтэл ёс мэдэхгүй айлд ирж зарцуулан суугтаа эхний хүүхдээ гаргаж хоёр дахь хүүхдээ дээрээ аргагүй байгалийн зөнгөөрөө муу хүмүүсээс холдгон аваачиж төрүүлэх гэсэн зүн мэдрэмж нь түүнийг инхүү алс бөглөө уул руу 3 настай хүүг нь уйлуулан үлдээж гэмт дууджээ. Бодуун боровга түүсэн түлээгээ аван гэрт ирэхэд аж ахуй нь уйлж суух бөгөөд тэрээр нулимсаа арчин ээж морио мэлээд юу ч ярилгүй урд уул руу яваад өгсөн гэж нусаадад нь нулимсаа арчих хачаа хараад мэл гайхаж хоцорсон бүдүүн боровга хараа нөгөө шилэрнэ гэдг нь болчихоогүй байгаа да. Гүй ямар том аюул вэ? Урд уул чинь тэр чигээрээ боохоо шүү дээ. Базар байна. Урд хоолын ховч шар самганы охин шилэрч яваад боохоонд идүүлсэн гэдэг үнэн гэсэн шүү. Яадаг вилээ гончигсан минь гээд авдраа удлан бойфер гаргаж арцуугуулан бэрийнхэн орыг утаж эрүүл сарвал хурдан буцаж ирэх болтугай умаахан гэж хэлэн хөлсөө арчаад утга учиргүй үргэлжлүүлэн утаж гарлаа. Дэгснээ тэсэлгүй гарч бэрийн явсан зүгтээ сүргэж тэнгэр хангаа минь лус савдаг сахиус минь буруу явсныг минь болгооч хүний үрийг хурдан түргэн буцааж гэрт нь эрүүл сарвал буцааж хайрлаа хэмээн сүгдэх нь холгүй хөлс туслуулан өргөж зогслоо. Энэ үед хой талд ээжтэйгээ амарч хоноод өглөөн нь хон хариулж гарсан бахим хүзүүд өөрийн дасгал хийдэг нууц газраа ирж суналтын дасгалууд хүзүүний нугламын уян хатны дасгалууд хийж сууснаа гэнэт сахилгагүй бодол төрөн бэрийг юу хийж байгааг харахаар дуран татаж үзвэл бэр торгон хэрэг унан ихэд яарсан байртай урд голын баруун талын сүрлэг уул руу хатруулж харагдлаа. Тэнд ямар нэгэн ажил гарчтай. Эсвэл морин хатны идэ түүх гэсэн болов уу? Гүдэд сайн болоогүй л байгаа да гэж бодсноо дурангаа хойш тавьж сунгалтын дасгалуудаа үргэлжлүүлэнгээ. Энэ дасгалыг хийхгүй болж чихэн сайн юм мэдэрч сонсохгүй. Би энэ хүндрээд багшийн заасан дасгалууд талаар нэг болчих гээл байдаг тул өдөрт дор хаяж 3-4 цаг мэрийн хийдэг ачаа. Энэ үед бэр мориноосоо нуугдсан чихтэй аажуухан хөдөлж морин хатны идээгийнх чимс түн амталж үзээд түй гэж нулиман түүхий вэ шүү дээ. Ямар болтгоо чимс вэ гэж амандаа өглөөд буцаад нөгөө газараа хорогдон суулаа. Өөрийн биеэ хүний бие мэт байгалийн чамаар удирдуулан ийн аяглахтаа юу хийж байгаагаа ч сайн ойлгоогүй бэр хэсэг зур эрдэнэт хүмүүний ухаанаас тасран түүний мэдлж шилжижээ.
Орой болж наруулын цагуур орон харуй бүрий болж эхэлсэн ч бэр хорогдсон чигээрээ суусаар л байлаа. Түүнийг доороос нь хүйтэн жиндэж эхлэхэд л гинэд ухаан орж. Юу илээ чинь? Үгүй хаа сууж байна гэж орчлонгийн чамаас жиндэж хайруулан байж тасарсан бэр босож ирвэл аль хэдийн бүрэнхийн нүмерч харанхуй агуу шиг хадны дор сууж байх нь тэрээр. Хаан ирснээ үл мэдэн зочиж айсан бэр яахаа үл мэдэж. Би юу хийчихвэ? Яагаад энд байдаг вүлээ? Гэж ухаан самуурснаа үл ойлгон гайхаж ядаж байтал ойрхон юм сүйдэсхийн 2-3 яв хамтны хөлийн чимээ сонсогдоход анзаарн харвал улаанууднууд гэрэлтэж байгаагаар баримжаалан шонг их бодол толгойд нь сэрдэхийн орж ирлээ. Үнэхээр ч урд голын баруун талын энэ уул нутгийнхны хэв нэрлдэгээр боохоо элбэг бөгөөд энд ирсэн ямар ч амьтныг тасчин иддэг хуйлтай тул ийшээ мал гуугаа явуулах нь бүхэл дөхүүлдөгчгүй билээ. Гэнэт морь янцхах сонсогдсноо дөрөө харшин чад пад хийхэд морь унаж ирснээ бүдэг бадаг санах гэж оролдохдоо зэрэгцэн гүлэм дарвах сонсогдон уяага тойрон галзуу юм шиг хамран тачигнан дуугарч газар чавчлан хүхэрсэж унгалдах торгон хэрийн чимээ гарч байхыг чагнавал морь нилээн зай дуухан байгаа болол та. Бодвол баахооны үнрээр үргэж бусгасан морь цулбуураа тасчин холгүй хөх махан чичрэн зогсохдоо наашаа ирээч хамтдаа бай гэж эзнээ дуудах шиг санагдлаа. Дугаар хэсэг. Тулгарав итэй бүсгүн би чилэрхэн гэдэс хөвлийгээр нь өвдөхөд саял. Цааваац. Одоо хүүхэд минь гарах гэж байгаа бах та. Энэ газар байдаг нь ямар их гачлан бэ гэж бодсон бэр альва зүйлээс огт айдаггүй. Гарцаагүй тулгарсан бэрхшээлд үргэлж бэлэн байж хариу өгдөг нь түүний унган зан тул боохоонуудаас нэг химээсэнгүй. Харин ч эсэргээрээ өөдрөгийн бодож огт ирэх боломжгүй зүйлийг мөрөөдөж нөгөө бахин хүзүүд хүрээд ирдэг ч болоосаа. Хатан махч намайг ийш явсныг анзаараагүй л бах та. Гэтэгээд ч хон мал хариулаад байгаа хүн юун гэрт байгаа хүнийг анзаарах мантай биз гэж бодохдоо зэрэгцэн хүүхэд насны гигэн дурсамж өөрийн ирэхгүй нүднийх нь өмнө жирсгээж 10 жилийн өмнөх явдал санаанд гинт тодрон бууж ирэхэд яагаад бахин хүзүүд түүн туслаад байдгийн учрыг сая л тайлж мэдээд ихэд баярлан бараг хашгирах төхөж. Дайрхаар төхөж уу чоннуудад баярлах нь халгүй юм болж. Ингээд тийм чухал тэр өдрийг тэр гайхалтай өдрийн явдлыг ортос мартдаг нь юу ч вэ гэж өөрөөсөө асууж байна. Даруй 10 жилийн өмнө нөхөрт гарч хар бор ажилд нухлагдах нь бүхэл уулын согоо шиг эрх дураараа гонхалзаж 13-ны жил дээрээ бүсгүй хүний шинж орж явахдаа нэгэн өдөр хоньны хишиг таарч яагаад ч юм хариулахаас төгшөөдөг байсан бол тэр өдөр цаанаас хаалныг баяртайгаар хоноо даган гарчээ. Өдөр дунд хариулж явсан хонин сүргэн тогтуухан налайж хадтай жижигхэн толгой дээр гарч хав өрчнийг ажиглан буухтаа онцгойрон сондгоорох игц байц хадыг налан утас ээрч суутал доод хөндийгөөс бараа мортон түүнийг чиглэн их л яаруухан хадруулж яваа харагдав. Энэ чинь хинсэн бэлээ гэсэн бодол толгойд нь орж ирэхээс нь өмнө таньж нэр өгөхийг завдан оролдон байх зуурт дөхөн ирснийг харвал зүс сайн таних сураг дуулдах төдий нэрийг нь үл мэдэх өөртөө нь үе тэнгийн гимээр өргөн мөртөө улаан царайтай том цагаан шүтээ яралзуулан инээмсэглэж явахдаа юу ч дуурдаггүй ямар нэгэн үлгэрийн баатар шиг сэтгэлд төрүүлэхээр зүс таних нэгэн хүү болохыг ажиглаж мэдлээ.
Төвнийг ирж явтал унсан морин юунаас ч босгож бүлэгэхэд хүү золтой унчихсангүй хажуу бөөрөнд нь гараад самбаачлан буцаж тэгшрэн сууж морныхаа амийг татаж тогтоохыг хараад энэ хүү ерөөсө морноос ундаггүй гэсэн нь. Ингээд унсан ч морио алдчих харчаагүй биш байлгүй. Тэгээд ч учиргүй уурлаж загнахгүйг мэдэж байгаа болохоор чахас ахлагуутна гэж шийдэн хэсэг хөдөлгөөнгүй суух хооронд хүүч нэмсгэлсээр ойртон ирэхээр нь гинэт босож хормоогоос эксэрхэд ихэд омглон хээр морин саяны босгоснасаа хэд дахин дээр огл усран харайхад бахим хөзүүд нилээд хазааж ирээд өө яадаг гинэ чи гих зураа морныхон бүлэрхийг тогтоож тэнцвэр авах санаатаа жолоогоо таттал тас үсрэхэд түүнийг хажуу тийш нь өөрийн ирэхгүй сарван унуу гэтэл самбагсхийг морныхон гидсэн доогуур гарч нөгөө тал руу нь огцом хөлөө саван эмээлийнхэн хогор сундлан буцаж суух нь охинд их л инээдтэй харагдсан тул чангаас чанга тас хөхөрч альвэ залуу минь чамайг морноос ундаггүй гэсэн билүү? Ямар эргүүн чамайг тэгж хөөргөддөг байна гэсээр инээдээ дэлэхгүй илгээ даран хөхрөхөд бахим хөзөөд морио цол буураас нь татаж тогтоогоод хол шидэгдсэн улаан юудан малгайгаа бууж аваад гүвч толгой дээрээ тавиад хүчтэй таталтанд тасарсан жолоогоо хооронд нь зангидж залгаад морио хамтарч зэрэгэлдэх харганаас уйчхаад малгай унсан болохоос махан морин дээр л байгаа эцтэй гэж асуунгаа дагаж хөхөрчихөд чамайг нэг хашраагаад өгье л дөө гайгүй дээ гэд шуугнан дүүлэх бүргэж шиг дайран ирэхэд охин самбаачлан болтож зогтаалаа. Түүнийг барьж явахаар нэг их хүч гаргахгүй худлаа баахан хөөцөлд чөхөөд за чамайг гүцэхгүйгээ мэдлээ гэж хилээ гарган амьсгалж байгаа итай болж боли би чамайг яахчгүй гэхэд охин холхон очиж амьсгаадан чи түүнийг нотол гэлээ. Бахим хөзөөд чанд бууж өглөө зөвшөөрөл хизээж эндээс осохгүй хөдлөхгүй гэд байсан газраа сөхрөн суулаа. Айлгүйтэж саваагүйтэж байтал гэнэт түүнийг барихаар хөөсөн тул зүхтаахта бүрэгдэд хөөгдсөн булчмар шиг хамаа намаагүй самбагнан гүйсэнтэй болж хормоо хотон салхинд хийснийг засаж янзлаад цомцоон сууж за баатар минь яагаад морноосоо ойжхдох вэ гэхэд морийг маань үргэн чинээ ёор сансанг ятаж байхад жолоо тасраад тэнгэр гарч төглөө гэж өөрийгөө шаалхад бүсгүй хүчүүгэн хоёулаа шоолж баахан инээлдэд суулсан тэр цагийг сайхан нөхөрлийн гэгээхэн дурсамж түүний дотоод сэтгэлд нуугдан үлдчихээд энэхүү айдастай давхцсан гинэтхэн зурсхийн орж ирсэн нь бүр гайхалтай. Хоёулаа элдвийг хөөрөлдөн суусан охин чи тийм сүрхийн юм бол миний гарт юу байгааг таачих гэж түүнийг морноос унгаж чадаагүйдээ дахин нэг чадах гэж асуулаа. Ирж явхаас нь эхлээд чадчихад түүнийг шоолоод байгаа гинхэн охины хөдөлгөөн бүрийг ажиглан суусан гэрхаа бахим хөзүүд юу нуусныг нь сайн мэдэж байлаа. Өнгөрсөн хаврын хачиг малд шиглэн ороод цус сорж нилээн том аав шалц болоод унсныг бүсгүй олж хараад авч гартаа нуусныг мэдсэн учраас шалхудлаа гимгүүдэр үсгэж заавэц юу юм бла таавал чи яах юм намайг шагнах юм уу гэж хүү янзыг нь үзэж лавлан асуухад охин дотроо энэ яаж таах вүлээ гэсэн янзтай шагна шүү миний энэ зүүж байгаа мөнгөн бүгжийг ав гэж ихэд басангүй хэлвэл бахим хөзүүд олзуурхан худлаа мэдэн бодэлж за юу гэдэг юм бол даах гэж бодож байх дүрсгэн бөөрөнхий амтайч юм шиг хөлтөөч юм шиг тэгээд эн чинь хөдлөхгүй байх чинь юу вэ амьдрам аарч юм шиг үгүй чиний гарт багтаж байхыг бодвол бусдын цусыг сордог хуулз байхаас гарцаагүй боллоо гэхэд түүнийг таасан охин үнэн сэтгэлээсээ баясан хөрч хөөер
Бас нэрхэн хайхан байх ч нэ эн чинь ингээд хуруундаа зуусан мөнгөн бөгжөө сугалж ховол цажигтай хамт сарваахад ингэн чиний санаагүй бахим хөзөөд ихэд сандарч хэрэггүй би чиний бүгжийг авахгүйгүй шүү гэж цааргалав. Охин их л эрс шийдэмгийгээр за юу маягтیں۔ Үнийг ав. Ир хүний аазууд харьцдаг ингэх чинь нэлээ. Чамд хэрэг болох ч юм билүү? Гэж баруун гарыг нь татаж ирээд алган дээр нь тавихад эмэгтэй хүний гар ямар дулаахан, зөөлхөн, ямар тансаг яруу байдгийг анхудаа мэдэрсэн залуу хүү үл мэдэгдэх цахилгаанд зохиулж хөдөлж чадахгүй хөшөө мэт тэнэгэлзэн суужээ. Хонин сүрэг тогтуухан налааж идээшлэх нь залуус саад болохгүйгээр үл барам. Харин ч тэр хоёрыг удаан суухад боломж олгон байхад хийхээ олж ядсан охин. За одоо хоёлаа чулуу таалцгав гэж бахим хөзөөтийг өдөв. Цаадхан зөвшөөрч. Энэ эрдэм намтай айлын охин өөрөө бичиг үсгтэй гэсэн шүү гэж бодохдоо үүн дээр чи харин би хожигдох бах уу гэхэд охин зүгээр дээ би чамаас бүгжээ авахгүй чамтай тогломоор санагдаад гэх нь өөрт нь тийм дотн сайн байна гэдгийг бахим хөзөөд яахан мэдэх вүлээ. Газраас 10 чулуу түүгээд атгандаа нуун тоглож эхлэхэд ихэнхдээ бахим хөзөөд хожсон тул охин улам шаралхан бодлон хотхон байж хаяа хожихдоо тас хөхрөн инээх нь үнэхээр жаргалтай байхагаад дараа уулзахдаа бүгжийг минь авч харуулаарай. Харин гээж болохгүй шүү. Наад бүгжнөөс ч нөр юу ч үнийг дийлэхгүй шүү. Алтаар орлуулсан ч авахгүй гэснэ нь түүний сэтгэлийн нандин бэлэг гэдгийг хэн нэгэн хүн бахим хөзөөтийн чихэнд шивнэг шиг санагдана. Ийхүү хоёр хүүхэд тоглож суухад нэг л мэтгэд өдөр өнгөрч хонин сүрэг гэрийн зүг чиглэн хуйлран эргэх үеэр охин аяархан босож хонь руугаа алгахад баян хөзөөт мориндоо мордож уртын дуу эсгэрэн аялсаар хайтруулан одож байлаа. Түүнээс хойш огт тааралдахгүй байсаар 10 хэдэн жилийн дараа таарахад би түүнийг тийм нүдэн дулаахан их л танил дотн хүн гэдгийг зөнгөөрөө мэдээд байсан байх шүү дээ. Миний мөнгөн бүгч түнд байгаа болов уу гэж зэрвэс бодож суутал түрүүчийн улаан галнууд улам дөхөн ирэхийг анзаарвал хоёр азарган шон нэг өлөгчөнтэй хамтдаа хавсран дайрахаар бэлтгэн мираж эхэлж байлаа. Ажиллахгүй шүү. Тэгвэл чон дайрч эхэлдэг гэж өөртөө сануулan газраас 2 том чулуу аван ухарч агуурууд өглөө. Энэ үед бахим хөзөөт мороо гэр рүүгээ залж хаад бэрий явсан мөрөөр мөшгөж гүсөний юм да. Уул руу гарч тэнэс чимэс түүчгээд хардаг. Ямар нэг муу юм болов уу яасан бол хэмээн бодож явтал юугүй харанхуй нөмөрч эхэллээ. Үүнийг мэдсэн бахим хөзөөт морой давиран хүнцлийн агуур очиж нэг баримж авахаас та гэж явтал урдаас нь торгон хэр унгалдах хамар самсагаа татаж тачигнуулах чимээ алсад гарахыг соргогч хэрэг сонссон бахим хөзөөт яарвчилж ямар нэг юм болох гээд байна гэдгийг зөнгөөрөө мэдрэн тасралтгүй самсаага тачигнуулах хөлөг мөрний чимээгээр баримжаалан урагшилсаар явтал юм харагдхаа болж эхэлжээ. Үргэлжлэл бий. Зохиолч Сэрчин овогтой үр цайх. Зохиол их хүн бодит амьдралаа сэтвэлсэн хайрын тууч. Өгүүлэгч Хос баяр, дууны найруулагч Цэндава. Их Монгол радио 2020 он. Сонсогчдаа өдрийн цайгаа уучхад төр чулуу ажилласаа хүн тэрэн амарцсан уу?
таны богино амралтанд зориулж утга уран зохиолын яруу ихшгээр аялуулъя. Та унших хэрэггүй, зүгээр л сонсоорой. Цай уух зур радио нэвтрүүлэг.